За сайн байцгаана уу? Сайн Улаанбаатар хөтөлбөрийн хуулийн булан бол эхэлж байна. За хуульч судлаач Хатан сайхан байна. За энэ удаагийнхаа та бүгдэд өгөх зөвлөгөөгөөр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-1-ээс 54.1-8 заасан шүүх нэхэмжлийг хүлээн авахад татгалзах. За хуульчдын дунд бол бүрдүүлбэр гэж ярьдаг тийм. За энийг бүрдүүлбэртэй холбоотой 8 зүйл заалтыг та бүгдтэй нэг бүрчлэн одоо тайлбарлаж бол танилцуулъя. За хамгийн ихнийхт нь 54.1 дээр захиргааны иргэн шүүхийн хариаллын бус гэж байгаа. За энэ нь юу хэлээд байна вэ гэвэл захиргааны иргэн одоо шүүх маань зөвхөн захиргааны акттай холбоотой асуудлыг авч шийдвэрлэдэг. Захиргааны акт гэдэг нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл заасны дагуу гарсан одоо актыг бол хэлдэг. За энэ акт гэдэг нь бол ерөнхийдөө 6 шинжтэй байдаг. Жишээлбэл захиргааны ерөнхий хуулийн 5.1-1-ээс 5.1-5 заасан захиргааны байгууллагаас гарсан юм уу, гадагш чиглэсэн юм уу, захирамжсан үйл ажиллагаа юм уу, тодорхой нэг одоо тохиолдол юм уу гэх мэтлэн ийм 6 шинжийн тухай ярьдаг. Тэгэхээр энэ 6 шинжийг хэрвээ хангаж явах юм бол одоо захиргааны иргэн шүүхийн хариаллын маргаан мөн байна гэж үздэг. Нэг талаараа. За нөгөө талаараа бусад шүүхүүдийн бусад шүүхүүдийн хариаллын шийдвэрлэх маргаан биш байх хэвээр. Жишээлх юм бол үндсэн хуулийн цэцтэй холбоотой маргаан юм уу? За эрүү гэж болно тий. Эрүүгийн шүүхтэй холбоотой, гэмтрэгтэй холбоотой зүйл байгаа юм уу? За мөн иргэний иргэн шүүхийн шийдвэрлэх маргаан муу юм уу? За эдгээр одоо 3 төрлийн шүүхийн хариаллын шийдвэрлэх маргаан биш байх юм бол дээрэс нь нэмэх нь захиргааны ерөнхий хуулийн заасан захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл заасан захиргааны актын 6 шинжийг хангаж явах юм бол одоо үүнийг захиргааны хэргийн маргаан гэж үздэг. За ингээд 54.1-1 заасан нөхцөл бол хангагдана гэсэн үг. Тэгэхээр та 54.1-1 заасан нөхцөлийг хангаж байгаа бол нэгдүгээр саяны миний хэлсэн 3 шүүхийн хариаллын шийдвэрлэх маргаан мөн үү? За мөн нэмэх нь захиргааны актын 6 шинжин дээр тодорхой агуулгаж байгаа юу гэдэг хүрээнд та хариулт өгөх юм бол 54.1-1 заасан агуулгыг бол хангана гэж. За хоёрт нь тухайн захиргааны шүүхийн хариаллын маргаан гэж. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр 22 захиргааны хэргийн анхан шатны шүүх байгаа. Тэгэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүгүүд газар нутаг дэвсгэрээр бол явдаг. Тэгэхээр та аль аймагт оршин суудаг одоо холбоотой маргаан гаргах чаав гэдэг нь хариуцагчийн дээр хаягаас хамаардаг гэсэн. Жишээлх юм бол Хөвсгөл аймгийн засаг даргатай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа бол та Хөвсгөл аймагт захиргааны хэргийн шүүхэд хандах нь байна. За хэрвээ Өмнөговь аймгийн засаг даргатай холбоотой бол та Өмнөговь аймагт хандах нь байна. За Улаанбаатар хотод хариуцагч байгууллага нь байгаа бол та Улаанбаатар хот буюу нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах нь. Тэгээ 42 одоо захиргааны хэргийн шүүхэд бол одоо аль нь энэ 22 одоо захиргааны хэргийн шүүхийн алинд нь хамаарах вэ гэдэг дээр та одоо 54.1-2-ыг бол ойлгох хэрэгтэй болдгоо. За энэ дээр ямар одоо асуудлууд яагаад шүүх эндээс буцаадаг вэ гэхээр нөгөө Хөвсгөл аймагт хандах хэрэгтэй байсан маань Улаанбаатар хотод хандчих юм бол 54.1-2-ын дагуу та Хөвсгөл аймагтаа хандараа гэдэг одоо тайлбарыг танд өгөө тэгээд таны хэмжлэг бол буцаадаг. За гуравт нь бол захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж байгаа. За энэ бол 54.1-3-ын дагуу хуульчид юу гэж ярьдаг вэ? Ушаа хийх гэж ярьдаг. Энэ нь бол одоо захиргааны хэргийн шүүх өөрийнхөө асуудлыг өөрийнхөө тогтолцоонд нэг удаа хянаж үзэх тохиолдлыг хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол газартай холбоотой асуудал байлаа гэж бодоход тухайн засаг дарга нь магадгүй тухайн асуудлыг шийдвэрлээ таны өргөдөл гомдлыг шийдвэрлэж болно. Богино хугацаанд түргэн шуурхай байдлаар. Тэгвэл энэ тохиолдол байх юм бол 54.1-3 бол ажиллаж гин гэж үздэг. Хэрвээ 54.1-3-ын дагуу нэг удаа та дээд шатанд нь хандаад тэгээд шийдвэрлээгүй байгаа тохиолдолд 54.1-3-ын дагуу шүүх буцаачдаг гэсэн. Тэгэхээр одоо хэд хэдэн тодорхой тийм байгууллагууд байдаг. Та бүгдээ хэлж өгөх юм бол татвартай холбоотой асуудал байгаа бол та татврын маргаанлах зөвлөлд ханддаг. Төрийн албатай холбоотой маргаан бах юм бол төрийн албаны зөвлөлд ханддаг. За мөн оюуны өмчтэй холбоотой асуудал байх юм бол оюуны өмчийн маргаанчлах газарт ханддаг. Гэх мэтлэнгийн тодорхой ханддаг байгууллагууд бол байдаг. Тэгэхээр та тухайн яг маргаанаа 30 хоногийн хугацаанд таны маргааныг шийдэггүй тохиолдолд та шууд шүүхт хандчих юм бол шүүх 54.1-3-ын дагуу буцаачдаг. Тэгэхээр заавалчгүй өөрийнх нь тогтолцоонд буюу дээд шатны байгууллага, дээд шатны албан тушаалтанд хандах ёстой гэдэг нэг ийм ойлголт бол энэ дээр яригддаг. Ийм учраас одоо та бүхэн шүүхт бол ихэвчлэн 54.1-3-ын дагуу буцаалах бол тохиолдол байдаг. За 54.1-4 дээр нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөцөйтгэхэд байхгүй. Хоёр утгаар гаргаж байгаа. Эхнийх нь бол одоо нэхэмжлэгч бүрэн чадамжгүй хамгийн энгийнээр 18 наснд хүрээгүй хүн байлаа гэж бодоход түүний эрх зүйн одоо бүрэн чадамж үүсээгүй гэж шүүх буцаах тохиолдол байдаг. Хоёр дахь нь бол түүнийг төлөөс итгээд байхгүй. За магадгүй би Өмнөговь аймагт
аймагт нэг маргаанд оролцох хэрэгтэй байлаа гэж бодъё. Би өөр Улаанбаатар хотод байна. Энэ тохиолдолд би өмнө говьт байгаа хуульчиг ч юм уу, өмгөөлөгчиг ч юм уу хандаад шүүхтөл явуулж болдог. Энэ тохиолдолд би уцаар залгаад за чи миний өмнөөс очиод шүүхэд очиод итгэмжлэлийн дагуу итгэмжлэгчхөө гэдэг ойлголтол байж болохгүй. За итгэмжлэл гэдэг бол Натрууд төр очисан аль биесний итгэмжлэлийг бол хилдэг юм учраас би Өмнөгов аймагт байгаа хуульч өмгөөлөгчд хандаад өөрийнхөө нэрийн өмнөөс шүүхэд хандаж болно гэдэг итгэмжлэлийг нөхөж өгөх нь. За ийхүү өгөөгүй тохиолдолд 54-1-ийн 4-ийн дагуу шүүх буцааж болох нэ. За дараагийнх нь 54-1-ийн 5 байгаа. Энэ дээр бол одоо нэхэмжлэлийг төлөөлөх бүрийн ирэхгүй этгээд болно. Нэхэмжлэл гарах ирэхгүй этгээд гаргасан. За энэ дээр бол 54-1-ийн 4-төөгөө бол төстэй. Гэтэ энэ дээр одоо гол ялах шинжүүл нэхэмжлэлийг гарах ирэхгүй этгээд. Сүүлийн үед бол нийтийн ашиг сонирхлыг төлөөлнө гэдэг ойлголт захиргааны процесс үеийн 18 дээр бол гарч ирсэн. Энэ дээр төрийн бас байгууллагын зүгээс хүүхдээ ирэх. За тэгээд нийтийн өмчг. За нийтийн эрүүл мэнд гэсэн 4 тодорхой тохиолдлын өрөөнд бол одоо шүүхэд нэхэмжлэл гарах эрх нь бол үүсэж байгаа. За ингэж үүсгэхийн тулд мэргэжлийн тухайн төрийн бас байгууллага нь 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Энэ 2 жилийн үйл ажиллагааныхаа дагуу одоо нөгөө улсын бүртгэл болон татварт тайлангаа өгсөн байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тавьж байгаа. За ийм шаардлага хэрвээ хангалтаагүй байх юм бол нэхэмжлэл гарах эрхгүй этгээд байна гэж ингэж үзэх ойлголт бол энэ дээр байдаг. За дараагийнх нь 54-1-ийн 6 байгаа. Нэхэмжлэл дурдсан асуудлаар өмнөх шүүхийн шийдвэр болон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаас гэж. За би өмнө нь газартай холбоотой асуудлаараа хандаад энэ талаар шүүх одоо миний асуудлыг шийдээд шүүгч захирамж байж болно, шүүхийн тогтоол байж болно, гарчлаа гэж бодъё. За ингээд гарцсан байгаа тохиолдолд дахиж тэр асуудлаараа би хандаж болно тий. За энэ тохиолдолд болов шүүхийн зүгээс өөрийнхөө одоо архив юм уу холбогдох баримтуудаасаа хайж үзэж хагаад за энэ тохиолдолд бол та яг энэ асуудлаар энэ хэмжлийн шаардлагаар өмнө нь хэрэг үүсгэжсэн учраас бид нэр өмнөх шийдсэн асуудлаа дахиж шийдэх. Ийм агуулгаар бол 54-1-ийн 6 бол яригддаг. За 54-1-ийн 7 байгаа. Энэ дээр бол нэхэмжлэгч нас барсан эсвэл хуулийн этгээдийг татан буугдсан. За мөн эрх залгамжлагчийн шилжээг өгч. Өөрөөр хэлбэл би нэхэмжлэл гаргаад шүүхтэр одоо явж ирлээ гэж ботход одоо энэ хүү хуулийн этгээд нь татан буугдсан байж болно тий. Ингэж байгаа тохиолдолд яах нь вэ? За таны одоо хариуцж байгаа болон нэхэмжлэл гарч байгаа байж болно, хариуцагч байж болно. Тэгээ энэ хуулийн этгээд татан бөгцсөн учраас бид нэр энэтэй холбоотой эрх залгамжлагчийн асуудлыг нэгдүгээр шүүж үзнэ. Эрх залгамжилж аваагүй байх юм бол за энэ байгууллага бол одоо яг хэрэг үүсгээд явъя гэхээр хариуцах эзэн, буух эзэн буцах аяг бол байхгүй байна гэдэг утга байх юм бол 57-1-ийн 7 бол яригдах нэ гэсэн. За хамгийн сүүлийнх нь бол 57-1-ийн 8 гэдэг агуулга байгаа. За энэ бол ерөөсөө хугацааны асуудал. За хугацаа бол юу гэж хэлж байгаа вэ? 30 хоногийн хугацаа ярьж байгаа тийм. Өөрөөр хэлбэл та тухайн одоо таны асуудлыг шийдэж өгөхгүй байгаа гэдгийг мэдсэн бол эсвэл танд одоо холбогдох төрийн байгууллагаас ч юм уу албан тушаалтнаас ч юм уу юм планкта хугацаатай албан бичиг акт ирсэн байгаа тохиолдолд тэрийг мэдснээс хойш 30 хоногийн дотор хандаарай гэсэн. За ийхүү 30 хоногийн дотор хандаагүй хүндэтгэл үзэх шалтгааны улмаас гүүгээр энэ 30-аас дээш хоногийг 31 хоног дээр хандаж болно шүү дээ. Ингэх юм бол шүүх заавуучлаараа энэ хугацаа хэтэрсэн байна. Ийм агуулгаар хэлдэг. За тэгэхээр хэрвээ та шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол таны гаргаж байгаа нэхэмжлэлд эдгээр 8 асуудал хэрхэн яаж туссан бэ гэдэг агуулгыг хянаад өөрөө холбогдох одоо дүгнэлтүүдээ өгөөд явах юм бол 54-1-ийн 54-ийг заасны дагуу бүрдүүлбэрийг бол хангаад шүүх захиргааны хэрэг үүсгэж чадах нь. Энэ бол одоо хамгийн чухал хэсэг байдаг. Хэрвээ та захиргааны хэргийн шүүхтэр захиргааны хэрэг үүсгэнэ гэдэг бол өөрөө маш том даваа байдаг. Учираас та эдгээр агуулгуудтай холбоотой мэргэжлийн асуудал байх юм бол хуульч өгөөлөгч нарт бол хандхан зөв хэрэг. Мэдээж яг тодорхой та тэр асуудлаа мэдж явах юм бол өөрөө сандаад явах юм боломж бол мэдээж нэлттэй байгаа. За ийхүү хэрвээ та энэ 8 асуудал дээр алдаа гаргаад шүүх нэхэмжлэлийг буцаасан бол шүүх шууд буцаагаад орхитгүй. Шүүх бол танд зөвлөн туслах чиглэл гүйцэтгээд энэхүү алдаагч нь залруулах 14 хоногийн хугацаа өгдөг. Ийхүү 14 хоногийн хугацаанд та эдгээр асуудлаа яаж засах вэ, хэрхэн яаж засах вэ гэдэг зүйлийг бас яг шүүгч захирамждаа бичдэг. Тэгэхээр бол одоо та эдгээр ямар асуудал дээр би ямар алдаа гаргах ч үү гэдгээ дахиж засаад дахиж шүүхэд хандах бол боломж нь байдаг шүү гэсэн зөвлөгөөг бол та бүхэнд хүргэж байна. Баярлалаа.